хичээл тараад байхгүй. Миний хичээл нэгд өдөр 4:30-аас тардаг, хоёр дахь өдөр 12-оос тардаг, гурав дахь өдөр болохоор 4:30-аас, дөрөв дахь өдөр болохоор 2-оос тардаг. Тэгээд 5 дахь өдөр хичээл байхгүй. Тэгээд энэ өдрүүдэд би бүгдэнд нь ингээ хичээлээ тарангууд шууд ингээ карел рүү барьсан. Яагаад тэгэхээр одоо ингээ дараа 7 хоногоос эхлээд ерөнхийдөө бол шалгалтандаа ингээ бэлтгэхээр би ингээ яг нэг амар олон шалгалт байхгүй. Гэхдээ ингээ давхар нэг пүгүүсаа байгаа болохоор ерөнхийдөө бол хэмжээний ингээ хичээлээ чинь пүгүүсаа янз бүрийн нэрийн даалгавруудаа бичингээ давхар шалгалтандаа бэлтгээд тэгээд одоо хичээл амралтын ерөнхийдөө бол энэ өрөөнүүдээ ингээ барьцсан байгаа гэсэн үг. Тэгээд одоо дахиад хичээл хийх. Тэгээд миний цаг 7:30-аас дуусч байгаа. Тэгэхээр одоо гис юмнуудаа тэгтлээд гарыг.